Christmas Bread тавдан марцгаана уу? Өнөөдөр би та нарт талах хийхэд хөөлөгчийн талаар өөрийнхөө мэддэг зүйлээс хуваалцъя гэж бодсон. Тэгэхээр химийн гаралтай, уг бол биологийн гаралтай гэсэн хөөлөгчнүүд байдаг юм байна. За тэгэхээр энэ талаар цөмөрөө суралцгаая. За тэгэхээр талах хөөлдөгдөг хэдэн зүйлүүд байдаг. Тэрийн дотор нь болохоор зэрэг химийн мөн биологийн гэж хуваадаг юм байна. Тэгэхээр химийн гэхээр энд болохоор сод орж байгаа. Энэ болохоор бейкинг сода гэж нэрлэдэг. Тэгээд энэ бол байгаль дээр идэгэл сод. Тэгээд ийм нунтаг хэлбэртэй. Нөгөөх нь болохоор өргөн хэрэглэгдэг нь болохоор бейкинг паудер. Тэгэхээр энэ болохоор зарим ийм найрлаганд нь болохоор ийм сод орсон байдаг юм байна. За тэгэхээр энэ хоёр нунтагийг ихэвчлэн намдаа тийм хурдан болдог талханд хийдэг. Маффин гэж ярьдаг, мөн одоо янз бүрийн печен байна. Янз бүрийн тийм амттай талхнууд байна. Тэр нь бол хэрэгэлдэг. За эдгээр нь бол идэвхжихийн тулд тийм хүчлэг орчин хэрэгтэй. Тэгэхээр ихэвчлэн тэр орчин дээр болохоор зэрэг сүү, цэцгий, тараг, цуу гэсэн зүйлүүдийг орчинд нь орсон байдаг. Тэд нартай нийлж ээж идэвхжээд химийн уруул явагдаа. Тэр химийн уруулын дунд одоо хий үсээ тэгснээр ингээд талх маань хөөд юм байна. За биологийн гэхээр юм хуурай хөрөнгө орж байгаа. Дорожч гэж бид нар нэрлэдэг. Хуурай хөрөнгө байж болно. Үгүй бол ийм шахсан компакт маягийн тийм хатуу хөрөнгө байдаг. Тэр болохоор хөрөгч юм уу хөлтөгчөнд хадгалдаг. За энэ хуурай хөрөнгө нь болохоор хөрөнгө энэ бол амьд организм. Тийм учраас энийг бол бие хүчлээ хөрөгчөндөө хадгалаад тэгээд өрөөний температурт бол юм жижиг саунд тэгээд хадгалчдیں۔ Хөрөгчөндөө болохоор том савтгаа ичдэг. Тэгээд энийгээ дуусгахаар ингээд нэмээд яваад идэг юм аа. За энэ нь болохоор зэрэг хөрөнгө маань устай нийлж иж идэвхждэг. Тэгээд ингээ хий үсээ талах маань хөөдөг. Энэ нөгөө хурдан болдог талханаас бол энэ нь бол арай цаг шаарддаг гэх юм уу да. За нөгөө тэгүүр бид нар одоо өөрийнхөө өрөөний орчинд байгаа одоо хөрөнгөний бактерийг үржүүлээд өөрсдөө нойтон хөрөнгө бол гаргаж авч талах хийж болно. Тэгэхээр нойтон хөрөнгө доор хаяж нэг 7 хоног түүнээс дээш болж иж талахыг чадвартай болдог. Тэгэхээр нойтон хөрөнгө нь гаргаж авснаас хойш хэдэн сар ч хийж болно, хэдэн жил ч болж болно. Хэрвээ энийгээ гаргаж ирээд өсгөөд аривжуулаа, тэгээд тасалж аваад талхаа хийгээд үлцгийн хөрөгчөндөө хадгалаад ингээд яваад байх юм бол өдөр, сар, хэдэн жилийн настай ч хөрөнгө одоо бий болгож болно гэсэн үг л дээ. Тэгэхээр зарим хүмүүс болохоор энэ хөрөнгийг нэг удаа гаргаж 7 хоног зовчоод нэг удаа гаргаж аваад тэрүүгээ бүгднгээр нь талахыгаа дахиад талахыг нь бол дахиад 7 хоног тийм биш. Одоо нэг л гаргаад авах юм бол энийгээ бол аривжуулаад тасалж аваад талхаа хийгээ нэг хэсгийг тасалж аваад үлдсэнийг ингээ хөрөгчөндөө хадгалаад ингээд ийм нэг үргэлжилсэн байдалтай яваад байх нэ. За тэгэхээр талах хөөлгдөг зүйлүүд маань ийм байна. Миний хэрэгэлдэг. Тэгэхээр хэрвээ та нарт асуулт авах юм бол надад явуулаарай. Би өөрийнхөө чадлаараа хариулахыг хичээе. За та бүхэнд анхаарал тавьсан чинь баярлалаа.